Зөвлөмж 22. Хөгжүүлэх ажилдаа анхаарах зүйлс. Ажилтнуудаа хөгжүүлэх нь танай компани амжилтанд чухал үүрэг гүйцэтгэдэг хүчин зүйл юм. Бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллах хүсэлтэй ажилтнуудаас бүрдсэн компани хамгийн их амжилтанд хүрдэг. Гэтэл тэр нөөц бололцоо нь юу вэ? Ур чадвар юм. Ур чадварыг ургуулахын төлөө танай компани ямар нэгэн ажил хийдэг үү? Сургалт хөгжлийн үйл ажиллагаа идэвхтэй явдаг компани ажилтнуудад ажлаараа бахархах байдал, багийн соёл их өндөртэй байдаг. Өөрөөр хэлбэл сургалт хөгжлийн үйл ажиллагаа ажилтнуудыг байнга сэтэлжүүлж байдаг юм байна. Тэр сэтэлжүүлэлт нь тухайн ажилтныг танай байгууллагад үнэнчээр бүх хүчээ дайчлан ажиллахад гол нөлөө үзүүлдэг. Тэгвэл компаниудын сургалт хөгжил, карьер хөгжлийн үйл явцад дараах нийтлэг алдаа байдгийг та анхаарч үзээрэй. Танай компанид бас адилхан байвал арга барилаа өөрчлөөд үзээрэй. Нэгдүгээр, дундажуудыг анхаарахгүй байх. Компани ажилтнуудыг харьцуулбал мэдээж ажлын гүйцэтгэл, ур чадвараараа ялгаатай хүмүүс байдаг. Дийлэнх компаниуд сайн гэж бодож байгаа гүйцэтгэл өндөртэй, шилдэг ажилтнуудаа сургалтанд хамруулах, тэднийг хөгжүүлэхийн төлөө мөнгө зарах дуртай байдаг. Хэрвээ танай компани ч гэсэн тэгдэг бол хэнийг сургах вэ гэдэг дээрээ онцгой анхаарал хандуулж эхлээрэй. Тухайн мундаг ажилтан чинь сургалт хөгжлийн үйл ажиллагаанд хамрагдаад үнэхээр илүү мундаг хувь нэмрийг компанидаа оруулж чадах уу? Та түүний зөрүүг нь үнэхээр нөхөх сургалт хөгжлийг хийж чадж байгаа юу? Уг ажилтан чинь таны мэдлэг туршлагад нь оруулсан хөрөнгө оруулалтыг буцааж нөхөлгүйгээр компаниг орхих эрсдэл хэр зэрэг байгаа вэ гэх мэтлэн цензүүртэйгээр бодож тунгаагаарай. Дийлэнх компаниуд шилдэгүүдээ маш ихээр сургалт хөгжлийн үйл ажиллагаанд хамруулж, гэхдээ тэднээс буцаагаад сургалт хөгжлийн үр дүнг нь ажлын үр дүнтэй нэгтэггүй. Хэрвээ та шилдгийг сургаж хөгжүүлсэн бол ажлын үр дүн тэр хэрээрээ илүү болох ёстой. Гэтэл дийлэнхтэй шилдэгүүдийн бүтээмж нь яг л байдгаараа байгаад байдаг. Тэгвэл та ур чадвар дутагдж байгаа дунджаа, магадгүй бүр муу байгаа ажилтан дээрээ анхаарвал тэр ажилтан чинь таны шилдэг ажилтны дор хаяж 60% таа тэнцэх ажилтан болж чадах болов уу гэж бас бодоод үзээрэй. Адаглаад л та шилдэг ажилтнаа сургасан бол шилдэг маань сурсан зүйлээ буцаддаа зааж өгөх, сургахыг нь үүрэг даалгавар болгох хэрэгтэй. Хоёрдугаарт харилцааны ур чадварын сургалтыг зөвхөн борлуулалт үйлчилгээнд хийх. Компаниуд зөвхөн борлуулалт үйлчилгээн дээр ажиллаж байгаа ажилтнуудынхаа л харилцааны ур чадварт нь анхаарал байдаг. Олон цагийн сургалтыг тэдэнд зориулж авдаг. Харилцааны ур чадварыг зөвхөн харилцагчтай харилцдаг хүмүүст л байх ёстой гэж бодоод байдаг. Гэтэл байгууллагын бусад чиглэлд ч гэсэн байгаа хүмүүс энэ чиглэлийн сургалтыг маш сайн орж анхаарах хэрэгтэй байдаг юм байна. Яагаад гэхээр байгууллага гэдэг чинь бүхэлдээ хүмүүсийн харилцаанд үндэслэн хамтын ажиллагаан дээр тогтдог. Компани ажилтнууд бие биентэйгээ зөв харьцаж, ажил хэрэгч байж, харилцааны ур чадвар өндөртэй байж бүх ажил зөв голдлолоороо явдаг. Дотоод харилцагчийн үйлчилгээ сайн байж байгууллагын соёл тэр хэрээрээ харилцагчид үйлчлэх үйлчилгээний чанар сайжирдаг. Суралцаж ур чадвараа нэмэх нь өөрийн үүрэг юм гэдгийг ухамсарлуулахгүй байх. Ажилтнууд өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа нэмэх гэдэг нь тухайн хүний өөрийнх нь хувьд үүрэг хариуцлага юм гэдгийг ажилтнуудад сайн ойлгуулах хэрэгтэй. Энэ нь ажлын байранд болон бизнесийн харилцаанд маш чухал шаардлага юм. Байгууллагаасаа бүх зүйлийг нэгтэг, намайг инг, намайг тэг гэдэг ажилтнууд маш их байдаг. Тэгвэл өөрийгөө хөгжүүлж чадж байгаа, өөрийнхөө ур чадварыг ахиулж байгаа, мэдж хөгжихийг тэмүүлж байгаа ажилтнуудыг хөхүүлэн дэмждэг байх хэрэгтэй. Хөгжих хүсэлтэй хүмүүс л өөрчлөгдөж чаддаг. Өөрчлөгдөж чадж байгаа хүмүүс ямар ч зүйлийг хийж чаддаг. Тэгэхээр ямар нэгэн ур чадвараа ахиулан хөгжүүлж чадсан тэр нь байгууллагад ажлын үр дүн гаргах, зорилгоо биелүүлэхэд нь хувь нэмэр оруулах зүйл байвал дэмждэг тогтолцоог бий болгоорой. Ур чадварын нэмэгдэл зөв зүйлээ урамшуулах. Маш олон байгууллагууд магистр сурахад нэмэлтгүүлс өгдөг талтай. Гэхдээ танай байгууллага магистр сургалаа гэд яг тэр хүнээр юуг илүү хийлгэх вэ? Энийг бас маш сайн анхаарч ур чадварын нэмэгдэл гэдэг зүйлийг нүдээ олсон зөв байлгахаар хийх хэрэгтэй. Жишээн дээр хэлсэн магистр сурсан гэдгээр сар 100,000 төгрөгийн нэмэгдэл авдаг байлаа гэж бодъё. Компаниуд бие биенээ дуурайгаад ийм тогтолцоог өвчлөн нэвтрүүлдэг учраас анхаарч үзээрэй гэж танд зөвлөж байгаа юм. Тэгвэл тэр хүн сард 100,000 төгрөгийн нэмэгдэл авч байна гэдэг нь жилдээ 1.2 сая төгрөгийн орлогыг уг магистр сурах гэдэг сурч хөгжихийн төлөө хийсэн зүйлийнхээ үр дүнд нь авчээ. Тэгвэл магистр сурснараа танай байгууллагад яг юу хийсэн бэ? Юуг өөрчилсөн бэ? Тэр хүн 100,000 төгрөгийн нэмэгдлээ 2 дахь, 3 дахь жилдээ үргэлжлүүлээл аваад байх нь зөв юм уу? Энийг л та бодож үзээрэй гэж хэлж байгаа. Хэрв танай байгууллагад маш хэрэгтэй сэдвээр магистрийн ажлаа бичээд уг ажиллаараа хийж гүйцэтгэж байгаа ажил дээр өөрчлөлт гаргасан бол магадгүй 6 сар эсвэл 1 жилийн турш 100,000 төгрөгийн шагнал өгч болох юм. Байгууллагын хүний нөөцийн тогтолцоонуудад маш олон үр дүнгүй, өөрчлөлт дуудаагүй ийм зарчим журмууд байдаг гэдгийг анхаарч ажиллаарай. Сургаж сургачаад өөр ажил томилох. Карьер хөгжлийн үйл ажиллагаанд бодит шийдвэр гаргалт, үйлдэлүүдтэйгээ огт нийцэхгүй алдаанууд их байдаг. Нэг ажилтныг аль нэг чиглэлд нь дараагийн албан тушаалд бэлдэж байгаа гэж сургаж хөгжүүлж явж ийснаа нэг өдөр хизээч сургаж хөгжүүлээгүй ажилтнанд томилчдаг. Өөрөөр хэлбэл тис хөндлөн томилгоонуудыг маш их хийдэг. Энэ бол байгууллагын хувьд хохиролтой шийдвэр юм.
Учир нь ажилтан гэдэг хүн бол ажлын байр болгон дээрээ сураад байх биш, ажлын байр болгон дээрээ үр дүн гаргаж байж танай компани ажил амжилттай урагшлана. Үүний сонгодог жишээ бол нэг ажилтныг аль нэг ажлын байран дээр сургаж хөгжүүлж тухайн чиглэлд нь төгс мэргэжилтэн болгочоод дарга албан тушаалд томилчих та. Хүн удирдах, манлайлах чиглэлд огт анхаарч хөгжүүлээгүй байжгаад та дарга бол гээд тухайн ажилтныг дахиад хэдэн жилийн турш дарга болт сурах, хүн удирдах сурах ажилд нь хүчийн сордог. Энэ хооронд мэдээж бүтээмж алддаг. Улмаар сайн мэргэжилтэн муу удирдагч болгож явуулж байгаа дараагийн карьерт нь нөлөөлж байгууллага дээр тодорхойгүй нөхцөл байдалтайгаар нэр хүндэд нь нөлөөлөх талч байдаг. Удирдлагуудад анхаарахгүй байх. Удирдах ажилтнууд хэдий ч нэ чадвартай, манлайлал өндөртэй байна. Төдий ч нэ танай компани дараагийн хүмүүс тэдний гараар бэлтгэгдэж гарна. Гэтэл удирдах ажилтнууд хэдэн жилийн өмнө сурсан мэдсэн, эзэмсэн ур чадвараараа гацчихсан байх тал нийтлэг байдаг. Өөрийн зүн совин, мэдрэмж болон хүнтэй ажиллах арга барилаараа л хүнийг удирдаад явдаг дарга нарын айрам бий болсон байдаг. Иймээс байгууллагын хамгийн чухал сурч хөгжих шаардлагатай хүмүүс бол удирдлагууд юм. Та хүмүүсээ сайн хүмүүсээр бэлдүүлж, удирдуулж байж, сайн хүмүүс болж гаргана. Ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийг байгууллагын төвшөнд өндөр ач холбогдолтойгоор авч үзснээрээ байгууллагынхаа ирээдүйг бэлтгэж буй хэрэг юм. Хэрвээ дад цэцэг ургуулмаар байвал услах хэрэгтэй гэдэг үг байдаг шүү дээ. Ажилтнуудаа хөгжүүлэх асуудал хойрог хандсны сөрөг нөлөө нь юу вэ? Жишээлбэл шилдэг буюу чадварлаг ажилтнуудын хувьд сэдэлгүй болж хэрэггүй мэт мэдрэмжийг авдаг. Хэрвээ багийн гишүүдэд өсөх боломж харагдахгүй, хин нэгнээс дэмжлэг авч чадахгүй байвал энэ нь ажилтнуудын хүсэл, сэдлийг бууруулдаг. Үр дүнд нь тэд ажилдаа маш бага ач холбогдол өгч, ажиллах хүсэл нь буурдаг байна. Орхин хэрвээ тэд өсөх боломж байгааг харахгүй бол хэдийгээр тийм боломж байсан ч гэсэн харагдахгүй байвал багаасаа эсвэл байгууллагаасаа гадуурх боломжуудыг хайж эхэлдэг. Харин хангалтгүй үзүүлэлттэй ажилтнуудын хувьд амжилтынхаа талаар хуурамч мэдрэмжтэй болдог. Хэрвээ та чадвар муутай ажилтнуудын ажлын гүйцэтгэл сайжирч байгаа эсгэд анхаарахгүй байвал тэд өөрсдөө амжилттай байна, болж байна гэсэн мэдрэмжийг авах болно. Ийм мэдрэмж авсан ажилтнууд тушаал дэвшгүй бол маш их урам хугардаг. Сөрөг сэтгэлээрээ бусдыг тижээн. Дээрх нөхцөл байдалд орсон хүмүүс тушаал дэвшгүй байгаа шалтгаанаа мэдэхгүй тул энэ уур бухимдлаа бусадтай хуваалцаж, бусад ажилтнуудыг сөрөг бодлороо тижээж эхэлдэг. Ажилтныхаа хөгжилд анхаарахгүй байх нь удирдлагуудад ч мөн сөрөг үр дагавартай байна. Ажилтнуудаа хөгжүүлэхээс хойш сууснаар та ажилтнуудынхаа өсөлт хөгжлийг байгууллагын явж байгаа чиглэлд нэгтгэж чадахгүй. Та бүтээлч биш, баяр хөөргүй хүмүүстэй хамтран ажиллах хэрэгтэй болно. Хүч хавсран ажиллах хамтрагчид байхгүй учраас шилдэг ажилтнуудаа алдах магадлалтай.